Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв эрхийн мэргэний домог ба үндэсний сурын харвааны тухай бэлтгэсэн Монгол Хэл уран зохиолын багш Ханцран, биеийн тамирын багш Гоц Эрдэнэ. Хичээлийн зорилго эрхийн мэргэний домгийн орчны дүрслэлийг таньж, үндэсний сурын харвааны үүсэл хөгжилтэй холбон таниулах. Хичээлийн зорилтоо орчны дүрслэлийг ялган таних, домгийг уншиж ойлгох, задлан шинжлэх, үндэсний сурын харвааны талаарх ерөнхий ойлголттой болох. Сур харвааны үүсэл хөгжил. Хүн төрөлхтний хөгжлийн явцад амьдралын бодит хэрэгцээ шаардлагатай уялдан ном сум бий болжээ. Чулуун цэвэрхийн үеэс л хүн төрөлхтөн авчаахаа номыг ан ав хийхдээ хэрэглэж эхэлсэн үеэс төвхтэй гэж үздэг. Цаг хугацааны явцад хөгжиж 93 наадмын нэг төрөл болон дэлгэрэн хөгжсөөр байна. Сур харвааны гол хэрэгслүүдийн тухай. Ном нь байруул, их бие, ар тал, өвөр илэг тал, гичиг, тоох, хайгуул, онь, самсаа гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Хөвч нь их бие, хүүлүүр буюу эрхийвчлэх хэсэг, сумны онь суух хэсэг, амгаавч, амгаавчны зангилаа гэсэн хэсгээс бүрдэнэ. Хөвч татах гарын эрхий урууны өндөгний өрсийг хамгаалж эрхийвч хийнэ. Эрхийвчийг булгаар, гуйл, эвэр, мөнгө зэргээр урлан хэрэглэж байна. Сур харваа нь халах сурын харваа, бурайд сурын харваа, урайхай сурын харваа гэсэн үндсэн 3 төрөлтэй. Халах сур харваа нь Манжийн сүүл үеэс 1876 он Манжийн хааны Бадрангуй төрийн 2 дугаар онд хэлбэршин тогтсон Монголын нэгэн төрлийн харваа юм. Бурайд сур нь Манжийн үед үүссэн гэдэг бөгөөд 180 жилийн түүхтэй гэлцдэг. Урайхай сурын харваа нь монголчуудын баруун зүгт хийсэн аян дайны дараа наадам хийхэд үүссэн гэж ярьдаг. Харин өөр нэг зам яриа байдаг нь Цөвбөдө Баатар цагаан сараар хадминдаа очиж золихдоо сумныхаа зэвийг суглан чөдөр цулбуураа зангидан голын мөсөн дээр баг болон харуулдан наадсан гэх яриа бий. Эрхэн сур харуулдаг талаар доорх бичлэгээс үзээрэй. Сур харваа нь эрт дээр үеэс монголчуудтай салшгүй холбогдож үндэсний өв соёл, түүх боломжлол болон хөгжиж ирсэн. Монголчуудын эртний түүх домог, үлгэр, хууч яриа зэрэгт түгээмэл өгүүлэгдсэн байдаг ба бие даан уншиж илүү дэлгэрэнгүй мэдээрэй хүүхдүүдээ. Хүүхдүүдээ дараах 2 зургийг сайтар ажиглаарай. Юуны тухай өгүүлж байна вэ? Бороо ус ховордсноос өвс ургамал хатаж хит их хуурайшсан байна. Хүүхдүүдээ бүгдээрээ эрхийн мэргэний домгийн орчны дүрслэлийг задлан тайлбарлая. Домгийн үйл явдлын товч хэсгийг зөв дараалалд оруулна. Дараах 5 картанд өгөгдсөн өгүүлбэрийг уншаад зөв дараалалд оруулаарай. Багш нь та нарыг карта зөв байрлуулсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ андуурч байрлуулсан бол залруулаад аваарай. Зохиолын орчин гэж юу вэ? Зохиолд гарч буй цаг хугацаа, орон байр нь зохиолын орчин болно. Зохиолын үйл явдал хэзээ хаана болж байгаа нь чухал. Орчныг ойлгоход заримдаа баатрын үйл хөдлөл тусална. Эрхийн мэргэний домогт 2 өөр орчин дүрслэгдсэн байна. Их дэлхий, эрхийн мэргэн, хүлэг морь,
хараацай шувуу эдгээрийн амьдарч байсан анхны байдал буюу эхний орчин, сүүлчийн байдал буюу амьдарч байсан дараагийн орчин гэсэн хоёр өөр орчин төрслөгдсөн байна. Домгийн эхэнд дэлхий, байгаль орчин, хүн амьтны орчин ямар байсан бэ? Эрт урд цагт энэ дэлхийд 7 нар гараад ган гачиг болж газрын хөрс улайдаад ус мөрөн ширгэж ургамал мод хатаад амьтан хүн халууцаж адуу мал харангатаад байж суухын аргагүй болж гинэ. Эдгээрийг дүрслэн эхний орчин олон амьтныг хүсснийг эрхийн мэргэн бүтээснээр ямар орчин үүссэн бэ? Хараацайн алга даагны тарваны орчин үүссэн. Мөн дэлхийд үлдсэн ганц нар эрхийн мэргэнээс айгаад уулын цаагуур орсон учраас өдөр шөнө ээлжилдэг болсон гинэ. Эдгээрийг үгүйсэн дараагийн орчин үүссэн. Ингэж бичснээр домгийг зохиосон ард түмэн юу хэлэх гэсэн бэ? Домгийг зохиосон ард түмэн их нутгаа ган гачиг гэх мэт байгалийн гамшиг аюул хөнөөлгүй хөрөс шороо гол мөрөн цэцэг ногоо нүржил шимтэй байж ард олон аливаа амьтан амар амгалан аж төрөөсэй гэсэн хүслээ домог Чингисэндээ энэхүү орчныг дүрсэлж бичсэн байна. Хүүхдүүдээ бүгдээрээ домогт өгүүлсэн дүр дүрслэлийг олцгооё. Эрхийн мэргэн харваач гэдгийг домогт юу гэж дүрсэлсэн байна вэ? Харснаа харавдаг, харавснаа ондог, хавтай мэргэн харваач гэж уран дүрслийн хэтрүүлэл ашиглан бичсэн байна. Мэргэн харавдахдаа ирдсэн гэдэг санааг ямар үгээр илэрхийлсэн бэ? Эрийн эрд өрсөн эрхийн мэргэн харваач эрхийдээ эрчтэй, илгэндээ цустай, залуу настай, халуун цустай хүн болохоор мэргэн харавдахдаа ирдсэн. Энэхүү хэсэгт эртэй чадалтай, эрчтэй хүчтэй, эдэр залуу, эрхийн мэргэн харваач гэдгийг дүрсэлсэн байна. Хараацай шувуу харуу бүрийгээр морьтой хүний урдуур нисдэг болсныг домогт ямар үгээр, ямар орчныг бүтээснээр бичсэн бэ? Сайн эрийн дөрвөн доогуур, муу эрийн сахал доогуур, намайг гүйцэхүү гэж дооглож байгаа нь тэр гинэ. Үүнээс алга дааг гэдэг амьтныг бий болсныг домогт тайлбарласан байна. Эрхийн мэргэн харваач андгай тангар ёсороо тарав болсон байдлыг ямар үгээр илэрхийлсэн бэ? Хүүхдүүдээ бүгдээрээ домгоосоо олцгооё. Эрхий хуруугаан овтолж эр хүнээ байгаад хар ус уудаггүй, хагад ус иддэггүй, тарав болоод харанхуй нүхэнд амьдардаг болсон гинэ. Энэ нь эр хүн хэлсэндээ эмойлтмор харайсанда ам алдвал барьж болдоггүй, ахт алдвал барьж болдог гэх мэт ухаан тардын мэргэнцсэн өвгтэй утгын хувьд ижил байна. Эрхийн мэргэн харваачийн 6 нарыг харавсан гол зэвсэг нь юу илээ хүүхдүүдээ? Сайн байна, мэдээж ном сум. Үндэсний бичигт ном гэсэн ямар үндсэн зурлаг байдаг вүлээ? Бүгдээрээ эргэн санацгаая. Ном зурлаг нь үгийн адагт ордог их шиг үсэг болно. Ном сум үндэсний сур харвааны талаарх дараагийн хичээлдээ анхаарлаа хандуулаарай.